Сайн байцгаана уу мөнгө лунаа суугатаа давтай морил. Би та бүхэндээ Солонгост яг одоо гарч байгаа бүх анги нь цацагдаж дуусаагүй 12 ангитай The Queen Who Crowned гээд драмыг ярьж өгөхөд бэлдсэн байна. Ингээд кинонд орцгоё. 1400 он Гүгён Сүгчон ордон өмнөх хаан И Сангёны 4-р хүү И Бовон нь хаан ширээний төлөөх ах дүүнрийн тэмцэлд орон өөрийн ах угсаа залхамжлагч хаанхуг алж эцэг болох өмнөх хаан И Сангёныг хаан ширээнээс хүчээр буулган өөрийн хаан ширээнд хатны хамт заларч байгаа нь энэ. Хатныг хаан угсаанд үнэнчээр зүтгсэн, журамд сайн гэргээ байсан, удам залгах үр төрүүлсэн, хаан туслан их үйлсэд нь маш том хувь нэмэр оруулан гээд хатныг хаантан албан ёсны эхнэр болон гэргээ хатангаар өргөмжлөнө. Ёслол дуусч хаан болон хатан ширээний найр үргэлжлэнэ. Найран дээр бүхэл түшимлүүд ирсэн тэр хоёрт баяр хүргэнэ. Хааны хатан маав хатны аав болох энэ улсын түшмэл тэр хоёр дээр ирээд баяр хүргэнэ. Түшмлүүд хатны аав дээр очсон. Чи үнэхээр аттай юм аа, чам дээр л зөвхөн нар тусаад ах ингээд хатны аавыг хөөргөнө. Хоёр түшмэл хоорондоо яриад хатны гэр бүл үнэхээр хүчтэй. Хааныг хаан ширээнд суулгахад нь үнэхээр том хүч нэмэр боллоо гэл. Хатны хоёр дүүнч хоорондоо яриад манай ихч үнэхээр мэргэн юм аа. Яаж энэ бүх зүйлийг урьдчилан мэдчихэдэг байна. Зэр зэвсгээ бэлдээл би ч үнэхээр айжилаа. Манай ихч хэрвээ эрэгтэй хүн байсан бол хаан ширээнд суухгүй юу гээл ярилцаад инээж ин. Тэгсэн түүнийг хаан болон хатан сонсож байгаа. Хааны нэг түшимлэн сонсоод та хоёр арай хитэрж байгаа юм шүү. Юу ярихаа жоохон бодож яар гээл тэгсэн чинь өөр нэг түшимлэн гарч ирснэ. Ийм сайхан өдөр та нар маргалдах гээд байгаа юм шүү дээ. Одоо наад маргаанаа зогсоо гээд маргааныг зогсооч. Учир нь хаан И Бовон нь тухайн үедээ энэхүү хаан ширээний тэмцэл бослогот оролцохыг үнэхээр хүсээгүй, маш их айж исэн. Түүний хатан түүний хуйг дуулгыг бэлдээд өмсүүлж өгөөд та одоо л явах ёстой. Одоо очиж ахтаа тусал бид түүхийг өөрсдийн тал дээрээ эргүүлэх болно. Энэ бослохоороо бид нар ирээдүйд ард түмэндээ их агуу үйлсээр харуулах болно. Та битгий санаа зовоо. Таныг байгаа болохоор л би ийм том хүсэл мөрөөдөлтэй байж чадчихна гэд нөхрөө явуулна. Найрын дундуур хатан хаан руу шивнэн манай хоёр гадаа хамт уулзна. Хатан хаанд хандаж таныг тэнгэр тааллаа. Та энэ бүхнийг хийж чадлаа. Одоо та өөрийн цээжинд бодож явсан бүх агуу зүйлсээ хийнэ гин. Хаантан ч хатанд хандаж үгүй дээ энэ бүхэн чиний аж. Чи байгаагүй байсан бол энийг хийж чадахгүй байлаа гэсэн чинь хатан үгүй дээ хаантан минь. Би таныг байгаа болохоор л ийм том зүйлд мөрөөдөж хүсч чадлаа. Хоёулаа хүрсэн бүхэндээ их хүрлээ гэл энэ хоёр маань үнэхээр сайхан харилцаатай гэдг нь харагдана. Найрч дуусч хатан хаан хоёр бие биенийгаа хөтөлцөөд л гүн араас нь тайгнууд зарцсандар нь гүгээстэй. Манай хоёр бие биенийгаа өмсөөл хоёр биен лугаа тэмүүлнэ. Боолууд нь сандралдаад хамаг юмыг хааж баглаад хаантан минь хатан минь ингэж болохгүй л гэн манай хоёр хэний ч үгийг сонсохгүй. Хаан хатан хоёр ордноос гадуур амьдардаг байсан болохоор дүрм журм сайн мэдэхгүй байна. Яг л энгийн ард ирэх шиг байна гэж боолууд нь ярилцсан. Ордончид дүрм журмыг маргаашнаас заая. Өнөөдөртөө явахтаа ингээд л өнгөрөөе гээл. Тэгэл хатанд нь хаантай хамт шүнийг өнгөрөөж явахдаа өөрийн шунал тачаалаа дээрс тавьж болохгүй. Зөвхөн хааныгаа л эрхэм нандин амар амгалан тайван байлгахыг хичээх ёстой юм гинэ. Тэгсэн чинь манай хатан юу вэ? Тийм биш. Би ч гэсэн хүн штэ гээл үдэлцэн. Нэг боол эмгэн нь хаантан минь хатан минь та хоёр яг одоо зогсоо. Өрөөлүгээ морилж орно уу гээл. Хатан маань хөөе чи наана өнөө шүнд хонохгоо юу? Бушуухан яв гэж чамаа гээл тоохгүй үргэлжлүүлнэ. Үзэгдэл солигдож өмнөх хаан И Сангён нь өөрийн угсаа залгамжлагчийг И Бовон ханхуд алуусныг өөрийн нүдээр харсан болохоор үнэхээр их хорсоод би И Бовон чамаа зүгээр өнгөрөөхгүй. Би чамаас заавал өшөөгөө авах болно. Би чиний наад хаан ширээг чинь тамийн суудал болгоно гэдгийг амлая гээд тангаралж байна. Ард иргэд нь одоогийн байгаа хаан болон хатны тухай ярина.
Хаантан ч хатны дэвсэж өгсөн замаар явсаар агаад хаан ширээнд суусан штэ. Хитрхи их цус урсгалаа. Өмнөх хаан хааныхаа тамгыг аваад зугцсан гэсэн. Одооны хаан тамгагүй байгаа гинлээ гэж ярьж гин. Тэгсэн нэгэн сохор үзмэрч тэдний яриаг сонсоод сууна. Гэтэл гэв гинт 3 хүн гарч ирээд өрөө байна уу л гэд асууна. Нөгөө сохор үзмэрч чинь явсаар агаад хатны дүүгэнд очиод ард иргэд хаан болон хатны тухай ийхүү ярьж ин хэмээн дуулгана. Хатны дүүнч хатан дээр очин ард иргэд ийхүү ярьж ин. Мөн төшөмдүүд ч хаанд нэг л яоцгүй байгаа гэсэн тухай дуулгана. Хатан өмнөх үеэ дурсахад би хаанд хэлсэн. Түүнийг битгий ухсаа залгамжлагчийг алаарай хэмээн түүнд хэлээд явуулж хагаад тэр түүнийг алсан хэмээн бодон зогсно. Хаантан хатантайгаа агаарлан өөрийн сэтгэл зовнилоо түүнд хэлнэ. Би өмнөх хаантай харилцаагаа сэргиймээр байна. Хаан аав намайг ойлгох болов хэмээн хэлэхэд хатна нь битгий санаа зовоо, та өмнөх хаанд жоохон хугацаа өгчих. Тэр биднийг удахгүй ойлгох болно. Би түүнд анхаарал хандуулж байгаа. Сунгийн уул руу би усан үзэм явуулсан гэдгээ хэлнэ. Сунгийн ууланд очсон боол өмнөх хаанд усан үзмийн өгөхөд өмнөх хаантан би чамд үнэхээр их итгэдэг байсан. Чи миний үнэнч туслахуудын нэг байсан. Гэтэл одоо юу хийж гин? Зүгээр л зараалт явдаг нэг муу боол олцсон байх шүү. Чи энийг эд энэ дотор нь хор хийцэн эсгийг би мэдэхгүй хэмээн усан үзэм өгч тэр 3 хоорондоо ямарваа нэг юм ярьж агаар үзэгдэл өөрчлөгдөнө. Тэм буудалд өрөө асуусан 3-ын эмэгнэнд хүүдээ хандаж хаан аваа гэж хэл. Хаан аавтайгаа уулзвал яах вүлээ гээл зааж гин. Залуухан эмэгтэй нь хүүгээ харснаа би хүүгээ ингэж өсгөж чадахгүй. Нэг бол хаан аавтай нь ордон төсгөн үгүй бол би тэрд өгөх л зам байгаа гэд маргааш нь хааны туслах түшмэлтэй уулзна. Түшмэл дээр очиод та намайг санаж гинөө би Ёншил байна гэсэн түшмэл нэг л санаж өгөхгүй байжснаа. Чи өмнөх хатны туслах Ёншил мөн үү? Үхэнгээ алдахт чинь одоогийн хатан чамайг авраа эзтэй гэсэн чинь Ёншил тийм ээ би хааны хөөр өдмийн тээж төрүүлсэн одоо хаанд хүлээлгэж өгмөр байна. Та надад хаантай уулзахад минь туслаж өгөөч хэмээн хэлнэ. Дүшмэл хаан дээр очин Ёншилийн тухай хэлэхэд хаан үнэхээр цочирдож хүлээж авна. Хатны туслах хаан болон хатан хоёрын дэр нэгтгэх шүнийг товлсон. Сарнаас хаан болон хатан хоёрд маань нуган үр хайрлаач ээ. Угсаа залгамжлагч гээд гуугаа зогсож исэн чинь хатны зараалаар өмнөх хаан дээр очисон тайган хин нэгнийг ордон руу нууцаар оруулж байгааг хатны туслах санамсаргүйгээр харчна. Хаантан бичгийн өрөөнд хатантай ярилцахаар очино. Ёншилийн тухай хэлэхэд хатан үнэхээр цочирдож хүлээж авч байгаач гаднаа ил гарахгүйгээр тийм үү. Тэгээд лалга болсон байх нэ. Энэ асуудлыг хаантан та надад даатгаж өгнө үү? Би өөрөө мэдээж шийдчих хэмээн хэлээ зогсож хахад гаднаас орж ирсэн алуурчин манай хаан болон хатан руу дайрна. Хаантан хатнаа хамгаалан тэр хоёр тулалдаж байх үед санамсаргүйгээр бичгийн өрөөнд маш том гал гарна. Галыг харсан хамгаалагч нар маш хурдан бичгийн өрөөнд ирэхэд хаантан алуурчны царайг харж амжина. Алуурчинч зүхтаж хаантан хатан хоёр маань аврагдана. Хаан маань би тэр алуурчингийн царайг харсан. Аавын туслах байсан. Үнэхээр аав бидэн лөө алуурчин явуулсан гэж юу хэмээн шаналн сууна. Маргааш нь тайганыг авчирч байцаагаад үнэхээр тэр алуурчин чи оруулж ирсэн үү? Чи оруулж ирсэн бол хэнийг оруулж ирсэн гэдгийг хэл. Хэний тушаалаар хаан болон хатныг алхаж оролцсон гэсэн чинь тайган зүгээр л намайг алаад өг. Би танд үннийг хэлье. Хэрвээ үннийг хэлэх юм бол миний ээжийн амийг өршөөгөөрэй гэд яг өмнөх хааны нэрийг хэлэх гэж хахад хаантан шууд нөгөө тайганы хоолойг завчаад яаж өмнөх хааны нэрийг барьж чадчихна. Өмнөх хааны нэрийг үнэхээр барьж чадлаа гэж юу хэмээн уурлана. Хаантан жоохон тайвширч ордноор алхаж байгаад хатны дүүг харна. Гэтэл туслах нь хатны дүүг. Энэ хүн чинь цэргийн жанжин. Хатны дүү. Маш том гэр бүлээс гаралтай. Мөн угсаа залгамжлагчийн нагад зах энэ хүнд айгаад идэг зүйл байхгүй хаа гэж хэлэхэд хаантан хатны дөрөв маш хорсолтойгоор харна. Хатан маань ордноосоо гарсан Ёншилтэй уулзах гад очино. Ёншилийг очиод харахад Ёншил өөдөөс нь уушлалт гухаас өөр юм хэлж чадахгүй. Хатан түүнд битгий олон юм яриа. Надад зүгээр л итэг. Чи миний хийснээр одооноос хийгэрээ гэж хэлэхэд Ёншил заа хэмээн зөвшөөрнө.
Хаантан түшмлээ дуудан би Ёншил болон хүүгээ ордонд авчирмаар байна хэмээн зарлиг буулгана. Түшмэл хатан яах болоо хэмээн асуухад хаантан би хатны бодлыг сонирхгүй байна гин. Хатан тухайн зарлигийг сонсоод маш хуурсан хаантай очиж уулзна. Хааны яг одоо чи наанаасаа буугаадах. Хоёулаа хаан болон барлагын хуваар биш, эхнэр болон нөхрийн хуваар ярилцах хэрэгтэй байна гэд. Хаан та надад итгээд энэ хэргийг даатгачих болоогүй мүү? Хааны татвар эмсийн асуудал бол ордны дотоод хэрэг. Үүнийг би хариуцна. Та улс орноо хариуцах ёстой босуу. Хааны өр удмыг ордны гадаа амьдарч байгаа гэдгийг мэдсээр ээжиж тэнд нь орхино гэж бодоо юу? Та надад зүгээр л итгээд хүлээж явах ёстой байсан гэсэн чи хаантан хүлээ гинэ. Хаан хүн хүлээд гэмүү? Чи бол зүгээр л барлаг, би бол хаан. Өөр өөрсдийнхөө байр суурийг мэд хэмээн хэлнэ. Хатан үүнийг сонсоод маш ихээр уурлаад гараад явна. Оройж болж өнөөдөр хаан болон хатан хоёрын дэр нэгтгэх зурхаачаас гарсан өдөр. Энэ өдөрт нь хүн болгоно л бэлтэнэ. Хатныг усанд оруулж биеийг янзлна. Манай хатны маань царай нь үнэхээр баргар агаа нь харагдана. Туслах нь тийм ч юм болохгүй хааны зүүн талд хэвтэх ёстой. Хааныг майжиж болохгүй хаанд үнэхээр илдэг байх ёстой гэх мэтлэн. Хатан түүнийг сонсож жагаад би энэ өдрийг хийхгүй. Би боллоо гэд босчихно. Тэгсэн чинь туслахууд нь урд нь сүгдөөд та хэрвээ болох юм бол маш олон хүмүүс алуулах болно. Та очих хэрэгтэй хэмээн хатнаас гуйхад хатан дургүй очино. Хаач мөн баргар царайтай дэр нэгтгэх өрөөлөө явж орно. Нэгэн авхай та хоёр эхлэнөө хэмээн дохио өгөхөд хатан хаанд хандаж чи хаан болсноос хойш үнэхээр занчи өөрчлөгдсөн. Өмнө нь бид гэж ярьдаг байсан бол одоо чи л хаан болж. Чамайг анхнаасаа ийм байхыг чинь мэдсэн бол би гэр бүлээ дэнжин 50 байна. Чиний хаан ширээнд суухад чинь туслахгүй байх байсан хэмээн хэлэхэд хаантан маш их уурлаж хатныг орхиод гараа явна. Хаан өргөөндөө гадаа хүн байна уу хэмээн ойрлоход үзэгдэл солигдож хаанд нэгэн эмэгтэйг бэлдэж байгаа харагдана. Хатан хаантай уулзгаад өргөөнд нь очиход урд нь авхаа зогсоож хаантангийн өргөөлөө орж болохгүй хэмээн хэлнэ. Хатан гайхаад юу би яахлаараа орж болдгүй юм гэсэн чинь та өнөөдөртөө орж болохгүй хэмээн хэлэхэд хатан маань дотор өөр эмэгтэй байгаа гэдгийг ойлгоно. Хааны өргөөний хаалга онгооход хатны өөрөө авч өсгсөн хамгийн их хайртай шивгч нь зогсож байна. Үүнийг хаантан хамгийн сайн мэдж байгаа. Тэгсэн хэрнээл зориуд хамгийн хайртай шивгчнийг өөрийнхөө өргөөнд дуудулсан энэ. Хатан маань өргөөндөө сууж агаар манай киноны 1-р анги дуусна. Та бүхэнд маань киноны маань 1-р анги таалагдсан бол лайк, сабскрайбаа дараарай. Ингээд дараачихаа ангиар уулзъя. Түгээж чадах хайраа түгээцгээе.